Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын тэмцээнд олон шилдэг масрууд оролцсон. Тэдгээрийн нэг нь волейбол спортын мастер Бэлгүн юм а. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны албан хаагчдын дундаас олон шилдэг тамирчид төрөн гарсан байдаг. Тэдгээрийн нэг бол волейболын шилдэг дасгалжуулагч Шагдар Сүрэнгийн шав Ням Даваагийн Бэлгүн юм. Тэрээр 6 дугаар ангиас волейбол спортоор хичээллэж энэхүү спортын наадамд 9 дэх жилдээ оролцож байна. Спортоор хичээллэх нь олон талын ач холбогдолтой талаар өгүүллээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаад одоо 9 дэх жилдээ гэдэг чинь одоо 9 жил энэ уралдаан тэмцээнд оролцоод тасралтгүй оролцоод явж байна да. Спортоор хичээллэх хэрэг давуу тал нь юу вэ? Спортоор хичээллэх давуу тал нь ер нь бусдад харилцаа тий одоо ер нь нийтч байдал, багийн уур амьсгал ер нь бүхэл хүний зан төлөвт маш их нөлөөтэй спорт л доо. Спорт гэдэг өөрөө их агуу зөвлөлтэй тий. Одоо яг энэ багийн спортоор хичээллээд энэний үр дүн одоо мэдэгдэж байна л да. Цаашд баг хамт олон, ажлын хамт олон, энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамт олонтойгоо уур амьсгал, бүх нийтч байдал гэдэг бол ер нь спорт өөрөө хүний зан төлөвт маш их нөлөөлж байгаа юм л да. Ахмад Бэлгүн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны албан хаагчдын тэмцээнд хамгийн олон оролцож байгаа тамирчдын нэг гэдгээр онцлогтой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны албан хаагчдын спортын 24 дахь удаагийн наадмын волейболын тэмцээнд урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 12 баг өрсөлдөж байгаа юм а. Тэмцээний шилдэгүүд өнөөдөр тодорно. COVID-19 сардлаас болж 2 жил завсарлаад байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын тэмцээн өндөрлөж аврагуудаа тодрууллаа. Энэ удаагийн тэмцээнд 800 гаруй тамирчин оролцсон юм. Тэмцээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 20 анги шийдвэр гүйцэтгэх газар хилтэс байгууллагаас шигшээ шатан шалгарсан албан хаагчид спортын 5 төрөлд 2 өдөр өсөлдөж авахаалсан байгаас орлоо. Тэр Өрөнгө аймгийн хараа өрсөмдөх шүүхийн шийдвэр гүйцэтгэх 420 нээлттэй хамтлагаас одоо гэж оролцож байна. Спортын 5 төрөлдөө 5-нд нь оролцож байгаа. Сагсан бүх, гардан волейбол, теннис, шатар, буудлага бүгд нь оролцсон. Манай бүсээс бид нар бүсээс жил болгон зохион байгуулалт бүсийн аваргын тэмцээнд ажилтнаа дандаа аварга шалгаж ирсэн юм баг байгаа. Энэ жил бид нар 19 хүний бүрэлдэхүүн дээр эмэгтэй 12, эрэгтэй 9 хүний бүрэлдэхүүн дээр оролцож байна. Эрэгтэй баг тамирчдад одоо волейболын төрөлд гарын төрөлд аваргын алтан медаль тоглохоор одоо бэлэн болцсон байж байна. Эмэгтэй баг тамирч нь одоо тоглолт нүүслээ явуулж байна. Багнууд дөрөв нь одоо энэ тэмцээнд миний хувьд одоо 16 дахь жилдээ оролцож байна. За 18, 19 энэ манайх жил болгон зүүн бүс болон одоо нийслэлийн аварга шалгуулах тэмцээнд манайх одоо дандаа төрүүлдэг эхний 3 байранд ордог. За энэ жил одоо амжилттай багтахад одоо энэ тэмцээнд одоогийн байдлаар амжилттай оролцоод явж байна. 22 хүний бүрэлдэхүүнтэй сакс, волейбол, теннис, шатар гэдэг 4 төрлөөр оролцож байгаа. Миний хувьд одоо 3 төрлөөр орлоо. Инхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын спортын наадам өндөрлөж шилдэг тамирчид баг хамт олон шагналаа гардаж явлаа. Шатрын эмэгтэйчүүдийн тэмцээнд сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын сургалт хүний нөөц хэвлэл мэдээлэл дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч Сувд Эрдэнэ төрүүлсэн бол эрэгтэйчүүдийн тэмцээнд 421-р нээлттэй 20 ангийн хамгаалтын ажилтан дэд ахлагч Батбаяр төрүүллээ. Харин буудлагын тэмцээний ПМ төрөлдөө 421-р нээлттэй 20 ангийн дарга Хурандаа тамир төрүүлсэн бол АКМ төрөлдөө цагдаа хорих 461-р хаалттай ангийн хамгаалтын ажилтан ахлах ахлагч Тав Түвшин төрүүлсэн юм а. Тестийн эмэгтэйчүүдийн тэмцээнд сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын хөдөлмөрийн багш дэвшлэгч Мэндүр төрүүлсэн бол эрэгтэйчүүдийн тэмцээнд Хөсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч ахлах дэвшлэгч Наранбаяр төрүүлсэн юм а. Волейболын тэмцээний эрэгтэй эмэгтэй 2 төрөлд хоёуланд нь аваргаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг тамирч тодорсон байна. Сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэй төрөлд цагдаа хорих 461-р хаалттай ангийн баг тамирч тодорсон бол сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд согтууруулах мансуурах донтой өвчтөн албатан эмчлэх албатан хөдөлмөр хийх газрын хамт олон авраг болж 2022 оны спортын наадамда амжилт өрн оролцлоо. Багийн дүнгээр тэргүүн байрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2 дугаар байрт цагдаа хорих 461-р хаалттай анги 3 дугаар байрт 427 дугаар хорих ангийн хамт олон тус шалгарлаа.